За амраа цаана уу. Өнөөдөр нэг зүүднийхээ талаар ярихаар шийдээд тааруу хэрхэн сурсан талаараа ярил хэд хоногоос надад миний бодолд байнга орж ирээд исэн л та. Тэр зүүд маань надад зүгээр нэг орж ирээгүй. Цаанаасаа л ингээд тааруу сурах ёстой байсан тийм өгөгдөл надад ирж байгааг би анзаарч ойлгосон л та. Энийг яаж мэдгдсэн бэ гэхээр миний зүүдэнд орж ирлээ. За би одоо жил гарны өмнө байна уу да. Би тааруу сураад суралцаад явж исэн үйл дээ. Тэгэхэд баг 2 жилийн өмнө юм шиг байна. 24 онд юм уу да. 25 жил гарны өмнө юм шиг байна. За яг тэр үедээ надад маш гайхалтай зүйд орж ирж исэн. Тэр зүйд нь миний санаанд ерөөс гардаггүй. Тэгээ сүүлийн үед яг энэ зүйдний талаар надад бүр байнга бодогдоод нэг л энийг ил гаргаж ярих ёстой юм шиг цаанаасаа бүр ингээд санагдаад байгаа байхгүй юу. Тэгээ би одоо тэр зүйдээс ингээд санах болгондоо маш их баяр хөөр мэдрэгддэг. За тэр нь яг юу байсан бэ гэхээр би ингээд сайхан унтаал амарч исэн. Тэгжсэн чи миний зүүдэр гинтхэн баг насанд очицсноор зүүдэлсэн л тээ. Тэгээ баг насандаа нэг модон байшин манайх амьдардаг байсан. Манай аав маань багш хүн байсан. Миний ээж уран сайханч дуулдаг тийм хүмүүс боловсралтай авьяас бэлэгтэй тийм хүний гэрт охин болж багасаа нэг 3 дахь охин болж үссэн юм л та. Тэгээ тэр модон байшин маань байшныхаа зүүдэлсэн л тээ. Тэгсэн чинь гинт миний тэр зүүдэр хөөх гэл айгуу чанга дуу гарч ирэл хөөх гэл тэгсэн чинь миний хажууд баахан хүүхдүүд явж байгаа юм аа. Тэгээд миний гар дээр таараа карт байгаа байхгүй юу. Гэхдээ ямар карт байсан бэ? Сахиусан тэнгэрийн карт байсан байхгүй юу? Далавчтай одоо надад байгаад байгаа. Яг тэр карт маань бүр ингээд миний гарын алган дээр бүр ингээд гэрэлтэж байжсэн байхгүй юу? Би тэгээд тэрийг ямар гоё юм бэ гэж айгу харж исэн зүудэлснээ санаад байгаа байхгүй юу? Тэгэд ямар гоё юм бэ? Ингээд эргүүл харахаар бүгд л сахиусан тэнгэрүүд бүр ингээд цаанаасаа ингээд шаргал гэрэл тусаад бүр ингээд руул галдаад би бүр хөөх гээл бүр айгу чанга орлол нөгөө хүүхдүүд ч бас хөөх гээл орлол айгу сонирхолтой. Тэгээд тэр би карта ингээ хойлоод үтсэн чи бүгд ингээд гэрэлтэй дандаа сахиусан тэнгэрүүдийн тийм зураглалтай далавчтай тийм сахиусан тэнгэрийн карт байна л да. Тэгээд би ямар сони юм бэ? Яагаад би энэ зүүдэлч юм гэ тухайн үедээ болохоор би нөгөө сургалтанд сууж байгаа болохоор жоохон тийм юм зүүдсэн бахтаа гэл нэг ойшоогоогүй тэгээд орчихсан байхгүй юу? Тэгсэн чинь дараа нь тэр дахиад нэг зүүдээр орж ирсэн юм аа. Тэр маань болохоор шууд би нөгөө дээд ертөнд нэг л өвөө намайг чиглүүлж авч явсан байхгүй юу. Тэр өвөө надад бүр 2 3 удаа зүүдэнд орсон юм аа. Тэгээд тэр өвөө намайг дээш л авч явах шиг болсон доо. Тэгснэ за чи ингээд тараа карт сурж байгаа юм байна. Чи энэ картуудыг ингээд нэрлээд ихтэй гэж байгаа байхгүй юу. Би тухайн үедээ тараа картыг ойлгохгүй байгаадсэн. Суралцж байгааг нэг л сайн ойлгож өгөхгүй. Тэгээ ер нь энэ таараа уншина гэж ясаа хэцүү юм байна. Энэ би ер нь хийж чадахгүй юм байна даа гэж бодож исэн байхгүй юу. Тэгээ зүүдэр маань тэр өвөө намайг бүр дээд тэнгэр рүү авч очоод тэгэл нэг картууд ингээ харагдаагсан байхгүй юу. Айгуу сонио нүдэнд харуулаад за энэ ямар учиртай карт ингээ асуугаад. Тэгэхээр нь би нөгөө дөнгөж суралцж исэн болохоор би нөгөөдгөө сайн ойлгохгүй байсан байхгүй. Би мэдэхгүй байна гэд уйлж ийсэн бүр айгуу санаад байгаа байхгүй. За тэгвэл энийг мэдгүй байж. За дараагийн карт энэ ямар карт гэж бас асуугаад ах юм. Тэгсэн чинь би бас л мэдэхгүй байна гэж уйлаад би ястаа мэдэхгүй байна би энийг ч мэдэхгүй байна гэж орлуулах шиг. Тэгээд надаас ер нь олон картууд асуугаад ах шиг байсан юм аа. Тэгэхэд би мэдэхгүй байна гэдгийг л айгуу сайн санаад байгаа байхгүй. Би тэр бас утгыг нас тухайн үед ойлгохгүй яваад исэн л та. Тэгээд энэ зүйл маань бас миний санаанаас ерөөсө гардаггүй байхгүй юу. Тэгээд энэ би сүулт ингээд тайлсан чинь ер нь би ингээд дараа нь ингээд тайлсан чинь тэр тухайн үед миний ойлгохгүй байсан тараа картнууд ер нь тэр зүйднээс хойш айгуу ойлгодог болоод би бүр ингээд таараагаа бүр ингээд өөрөө ингээд бичээд бүр айгуу нэг том дэвтрийг дүүргэсэн. Тэгээд юу яасан чинь бүр ер нь жоохон ойлгоод эхэлсэн байхгүй юу. Тэгээд тэр зүйд маань ер нь надад заах гад энэ өвд ээцүүд маань зөв зүйл хийчихнэ. Чи болж гинэ гэсэн юм уу. Тэгээд намайг ер нь хүч чадал өгсөн юм уу гэж ойлгоод байгаа. Тэгээд тэр их сонирхолтой байсан. Тэрнээс хойш би ер нь ингээд тааруудыг ер нь уншаад ойлгоод тийм гоё болж ирсэн байхгүй юу. Бас нэг зүйдээ ярих юм бясалгал хийгээд ингээд явж байхдаа би бас юу яжсэн л та. Анх бясалгал хийгээд явж байхдаа ганцаараа байж чаддгүй хүн байсан гэдэг урдны контент дээр ярьж исэн. Тэгсэн чинь л бас нөгөө нэг өвөө намайг айгуу замчлаад идэгин. Гэхдээ тэр өвөө Монгол биш айгуу сонио. Би тэгээд YouTube дээр тэр хүний зураг тааралд бол ер нь зургийг тавьчих гэж бодлоо. Тэгээд тэр өвөөд хамт байх юм. Тэг харахгүй шүн. Тэгсэн мөртлөө ингээд түүдэг гал хасаацсан заяа. Тэгээд би яагаад энд ирсэн байгаад гэдэг үлээ. Энэ яагаад би энд байгаад байгаа гэсэн чинь нөгөө өвөө чи юу ч ярихгүй. Тэгээд тэр
Монголын хажууд би тэгээ яагаад энэ төр чи миний гэр орон хаана байна энэ төр гэд би айгүй айгаад тэгж санаанд ороод байгаа. Тэгснэ тэр өөдөө мэдхгүй тэр нэг чиргүүлтэй нэг дээр юм машинууд байдаг шүү дээ. Зээл 130 л юу лээ. Чиргүүлтэй машины чиргүүл дээр л суучсан басал яваадах юм. Тэгэнгүүт энэ одоо яаж байгаа юм болоо? Ерөөсөө энэ цагтаа дуудыг гэд би уцаа хаагаад ирсэн чи утас олдохгүй. Би яагаад энд яваад байгаа юм бэ? Би айж штэ гэд яг зүудлснээ санаад байгаа байхгүй юу? Тэр бас маш сонирхолтой байсан. Тэрнээс хойш би яг тэр зүуднээс хойш би бас ганцаараа байж чаддаг сурсан. Тэгээ ер нь бол үүд эдс маань намайг нэг сүнслэг амьдралаар явснаас хойш ер нь үргэлж надтай хамт намайг дэмжиж ер нь бүх зүйл дээр ингээд миний төлөө байдаг юм байна гэдгийг тэгээ хэлий гэсэн зүйлээ чи чадна гэдэг зүйлийг надад нэг бодлын зүүдээр минь дамжуулж хэлээд байгаа мó гэж ойлгогдсон л доо. Тэгээ сүүлдээ үед бас нөгөө бас надад бас шин зүйл орж ирээд байгаа л доо. Гэхдээ тэрийг одоохондоо ярихгүй. Тийм учраас ер нь ингээд намайг баг багаар ингээд зааж сургаад байгаа юм байна гэдгийг би ойлгож таньсан. Тэгээд яагаад ч юм сүүлийн үед энэ зүйл маань орж ирээд исэн би тэгээд энийг ерөөсөө ярих ёстой юм байна гэдгийг ойлгосон л доо. Тийм учраас та бүхэндээ ингээд энэ сайхан зүйдээ бас дэлгэхээр шийдээд ингээд ярьж байгаамаа. Тэгээд энэ сайхан оршихуй ертөнц энэ гоё дэлхий энэ гоё сүнслэг ертөнцтэй би бас ингээд нэгдэж өөрийгөө нэлээд түвшингүй ахиулаад явж байгаадаа би маш их талархаж байна. Тэгээ би бас нөгөө сургалт нээсэн байгаа шүү дээ. Дотоод хүүхдийн бясалгал тараад гардтаа сарны мөчлөгтэй уялдуулсан маш гоё сүнслэг сургалт би өөрөө олон жилийн өмнөөс нэг хийх хүсэж байгаад орхичихсан юм а би 2026 онд гаргаад өөрийнхөө талаар сэтгэлийн шархаа ярьснаасаа хойш би энэ сургалтаа нээж чадсан юм а. Тэгээд миний хувьд бол энэ сургалтаа нээсэндээ маш их баяртай байна. Миний энэ сургалтыг яагаад нээсэн бэ гэхээр яг миний бодит дотоод мөн чанартай минь нэлээд холбогддог учраас би ингэж сэтгэлээ шархлуулж байсан юм чинь бусад хүмүүст бас ийм шарх бас байгаа. Тэр хүмүүсийг эдгээр хинсэн гэсэн чин сэтгэл байгаа учраас би энэ сайхан амьд сургалтаас нээсэн юм а. Тэгээд энэ бүхнийг би ярьсандаа бас маш сайхан санагдаж байна. Бүр дотор онгоогоод жах шиг ярих ёстой юм шиг байна л да. Тэгээд надад маш сайхан байна. За баярлалаа.